Сүүлийн 3 жилд 522 төсөвт өртөгтэй энэ байгууламжуудын 3 жилд биш 1.9 их 80 төгрөгөөр өссөн байгаа байхгүй юу? Энэ дотор 10-аас дээш жил болж байгаа нь манай одоо Дундгой аймгийн Сайн цагаан сумын Төв халахын дуулалт жүжигийн театр, мөн Сайн цагаан сумын Усан бассейн бүхий цогцлбор барилга гэд. Тэгэхээр магадлал хийж байгаа энэ одоо эрчим хүчний хөгжлийн төв, замын хөгжлийн төв, барилгын хөгжлийн төвийн хэдэн төгрөгийн урамшуулалд авдаг юм бэ? Үнийн өсөх тусмаа авж байгаа урамшуул нь нэмэгдэж гин гэж ойлгож шít мөн үү? Энийг надад хэлээд өгөөч. 16 жил гацсан одоо байна гэдэг чи арай дэндүү байна шít. 1.9 их 80 чи их мөнгө шít. За хариулъя. Ажлын хэсэг 4-р микрофон. Тодорхой хариулъя. Гişүү тодорхой асуулт байх тэгэл нэг бөөрөнхий хариулт өгöd их юм. Маш тодорхой асуулт асуугаад байна шүү дээ. За мөхөсгөлн гишүүний асуултанд хариулъя. За зурагслын үнийн 5% бол барилгын хөгжлийн төв авч байгаа. 5%-аа 30%-ийг зохион байгуулалтад нь 70%-ийг нь тухайн зураг төслийг үүссэн экспертд нь бол олгож байгаа.